Сайн байцгаана уу? Өсгөл аймгийн Мөрөн сумын Монгол Улсын гавьяат багш Дэв Батцорын нэмжид ерөнхий боловсролын дэдэм сургуулийн математикийн багш Мөнх Заяа байна. Ингээд та бүхэндээ математикийн багш нарын баг хамт олонний бэлтгэсэн нөхцөл магадлалын бодлого бодох арга зүйн санааг танилцуулахад бэлэн боллоо. Зорилго: нөхцөл магадлалын бодлогыг сурагчдад ойлгомжтой бөгөөд хүртээмжтэй байдлаар заах арга зүйн санааг тусгахад оршино. Товч агуулга: 11-12 дугаар ангийн сонгон үндэсгэрүүлэх хичээлээр магадлал сэдвийн хүрээнд нөхцөл магадлалын бодлогыг модны схем үржүүрийн дүрм ашиглан бодох энэ агуулгыг судлаж байгаа. Тэгэхээр энэ агуулгын хүрээнд гарын доорх материалыг багш нар маань ашиглан хэрэглэгдэхүүн бэлтгэснээр сурагчдаар хялбар туршилт гүйцэтгүүлэн бодлогыг ойлгомжтой байдлаар заах боломжтой байгаамаа. За үүний ач холбогдол нь сурагчид өөрийн бүтээлч үйлээр дамжуулан бодлогыг ойлгож холбоо хамаарлыг нь таньснаар зөв төсөөлөлтөй болж цаашдаа хүндэгдэр бодлогуудыг хялбар аргаар бодох арга барил суралцах юм аа. За нэгдүгээрт нь нөхцөл магадлал болон үржүүрийн дүрмийг сурагчдад таниулах арга зүйн санааг, хоёрдугаарт нь магадлалын бодлогод ашиглах хэрэглэгдэхүүний загварыг та бүхэндээ танилцуулах болно. Нэгдүгээрт нь нөхцөл магадлал. За юуны өмнө сурагчид нөхцөл магадлалын бодлогыг зөв таниулах нь зүйтэй. Хоёр жишээ авсан байна. Нэгдүгээрт нь 52 модтой хүзрөөс таамгаар сугалахад цэцэг байх магадлалыг олгосон байна. Хоёрдугаарт нь 52 модтой хүзрөөс нэгийг таамгаар сугалахад цэцэг таарсан бол тэр нь тамга байх магадлалыг олоо гэсэн байна. За тэгэхээр эхний бодлого маань магадлалын сонгомжтой тодорхойлолтоор шууд бодогдох бодлого тийм ээ. Өөрөөр хэлбэл 52 модтой хүзрөөс 13 цэцэг хүзэр байгаа учраас уг үзэгдлийн магадлал 52-ны 13 буюу 4-ний 1 гэсэн магадлалтай байх нэ. Харин хоёр дахь бодлого маань нэг хүзэр таамгаар сугалахад цэцэг таарсан бол тэр нь тамга байх магадлал гэж байна. Цэцэг хүзэр маань 13 цэцэг хүзэр байгаа. Эндээс тамга байх магадлал нь 1 байгаа гэд 13-ны 1 гэж гаргаж болно. Тэгэхээр цааш одоо бүгдээрээ нөхцөл магадлалын томьёон дээр хэрхэн ашиглаж энэ бодлогыг бодох вэ гэсэн санааг гаргах байгаа. За нөхцөл магадлалын томьёо. Эхнийх нь Б үзэгдэл явагдсан нөхцөл дэх А үзэгдлийн магадлалыг олох, хоёр дахь нь А үзэгдэл явагдсан нөхцөл дэх Б үзэгдлийн магадлалыг олох томьёо байна. За энд Б А Б болон П Б А гэсэн нь болохоор А Б үзэгдлүүдийн огтлцлын магадлал буюу А Б үзэгдлүүдийн хамт явагдах магадлал гэж ойлгож болох нь. Б нь эхлээд эсвэл А нь эхлээд дараад нь А нь явагдах, Б нь явагдах магадлал явцсан ч цувраад хамтдаа явагдах үзэгдлийн магадлал гэж ойлгох нь. За нэгэн жишээ бодлого авч үзье. 1-ээс 100 хүртэлх тоонуудаас таамгаар 1 доо сонгов. А нь n квадрат арга үзэгдэл, Б нь n куб арга үзэгдэл болов. А нь А үзэгдэл явагдсан нөхцөл дэх Б үзэгдлийн магадлалыг олоорой. Б нь Б үзэгдэл явагдсан нөхцөл дэх А үзэгдлийн магадлалыг олоорой гэсэн байна. За тэгвэл тооны квадрат буюу n квадрат арга үзэгдлийг дараах байдлаар дүрслэж болж байна. За энэ болохоор сурагчдад 1-ээс 100 хүртэлх тоо бүхий тоон картыг тарааж өгч болно. Аль эсвэл сурагчдад энэхүү тоо бүхий самбарын хэрэглэгдэхүүнийг бас ашиглаж болно. За энэ дээр 1-ээс 100 хүртэлх тоонуудыг өгсөн байна. Эндээс тооны квадратаа нэг ялгаад авчина. Сурагчид маань мөн тооны куб байх тоонуудаа нэг ялгаж авах. Ийм боломжтой. За тэгээд эндээс давцлал нь аль байна? Харин А үзэгдлүүд нь хэдийн элементтэй байна, Б үзэгдэл нь хэдийн элементтэй байна гэдгийг эндээс харах боломжтой. Сурагчдын сонирхлыг татгах байдлаар бид нэр хэрэглэгдэхүүнийг бэлдэж болох нэ гэсэн санаа байна. За n квадрат тарах үзэгдэл маань 1-ээс 100 хүртэлх тоон дотор 10 элементтэй байгаа нь харин n куб буюу тооны куб тарах үзэгдэл маань 1-ээс 100 хүртэлх тоон 4 элементтэй байх нэ. За тэгвэл n-ээс тооны квадрат таарсан нөхцөл дэх тооны куб байх үзэгдлийн магадлалыг олоорой гэсэн байна. Тооны квадрат байх 10 элемент байгаа. Харин тооны квадрат байх нөхцөл тооны куб байх 2 боломж байна. Өөрөөр хэлбэл тооны квадратч болдог, тооны кубч болдог тоо 1 ба 64 гэсэн 2 тоо байх нь. Энэ учраас А үзэгдэл явагдсан нөхцөл дэх Б үзэгдлийн магадлал нь 10-2 буюу 5-1 гэж гарах нь байна. За үүнтэй мөн адилаар Б үзэгдэл явагдсан нөхцөл дэх А үзэгдлийн магадлалыг адилхан тооцоолно.
B үзэгдэл маань 4 элементтэй. А B үзэгдлүүдийн маань огтлцол 2 учраас 4-ний 2 буюу 2-ны 1 гэсэн магадлалтай байна. За тэгвэл тухайн бодлогыг нөхцөл магадлалын томьёо ашиглан бодож үзье. Томьёоноор бодохдоо эхлээд бид нэр А үзэгдэл явагдах магадлалыг болно. Дараа нь А B үзэгдлүүд нэгэн зэрэг явагдах магадлалыг олох ёстой. За сурагчид маань нөгөө дүрсэлсэн картын дээрээсээ магадлалаа шууд харчих боломжтой. А үзэгдэл явагдах магадлал маань 100-ны 10 байх нь харин А B үзэгдлүүд нэгэн зэрэг явагдах магадлал маань 100-ны 2 байх нь. За эдгээрийг томьёон дээр орлуулбал 100-ны 10-ны 100-ны 2 буюу 5-ны 1 гэсэн хариу тайлбархан гаргаж болох нэ. За мөн Б дугаарт нь Б үзэгдэл явагдсан нөхцөлтэй А үзэгдлийн магадлалыг мөн ялгаагүй болно. Эхлээд Б үзэгдэл явагдсан магадлалаа олвол 100-ны 4, дараа нь А B үзэгдлүүдийн зэрэг явагдах буюу огтлцлын магадлалыг олвол 100-ны 2. Эндээс томьёон дээр орлуулах юм бол А үзэгдэл явагдсан нөхцөлдөг Б үзэгдлийн магадлал маань 2-ны 1 гэж гарах нь байна. За хоёрдугаарт нь нөхцөл магадлалын үржүүрийн дүрм. Нөхцөл магадлалын үндсэн томьёоноос сургалт хийснээр нөхцөл магадлалын үржүүрийн дүрмийг тодорхойлж болдог байна. За нэгэн жишээ бодлого давж үзье. Хайрцагт 2 цэнхэр 4 шар бөмбөг байв. Хайрцагаас дараалан 2 бөмбөг авахд хоёулаа цэнхэр байх үзэгдлийн магадлалыг олоорой гэсэн байна. За тэгвэл эхлээд эхний ээлжинд бодлогыг модны схемээр авч үзье. Хайрцаг 6 бөмбөг байгаа. Шар бөмбөг гарч болно, эсвэл цэнхэр бөмбөг гарч болно. Шар бөмбөг гарах магадлал 6-ны 4, цэнхэр гарах магадлал 6-ны 2. За үүний дараа мөн дахиад шар эсвэл цэнхэр бөмбөг гарах боломжтой. Нэг бөмбөг авсан учраас шар бөмбөг гарах магадлал 5-ны 3, цэнхэр бөмбөг гарах магадлал 5-ны 2. За үүнтэй ялгаагүй цэнхэр бөмбөг авсны дараа шар гарах магадлал 5-ны 4, цэнхэр гарах магадлал 5-ны 1 байна. Эндээс бидний сонирхож буй үзэгдлийн магадлал маань цэнхэр гэсэн дараалалаар гарах учраас эдгээр магадлалуудын үржүүр буюу 15-ны 1 гэж гарах юм байна. Одоо харин бүгдээрээ уг бодлогыг хэрэглэгдэхүүн ашиглан бодож үзье. Хайрцаг 6 шар 6 бөмбөг байна. 4 шар 2 цэнхэр бөмбөг байгаа. За эндээс бид нөхцөл магадлалын үржүүрийн томьёог ашиглан бодох гэж байгаа. Үүний тулд эхлээд А үзэгдэл явагдсан нөхцөл дэх Б үзэгдлийн магадлалыг дараа нь А үзэгдлийн магадлалыг олох хэрэгтэй байна. За эхлээд А үзэгдлийн магадлалыг олъё. А үзэгдэл маань цэнхэр бөмбөг гарах магадлал байгаа. 6 бөмбөгөөс таамгаар 1 бөмбөг авахд цэнхэр байх үзэгдлийн магадлал нь 6-ны 2 байх нь. Харин цэнхэр бөмбөг гарсны дараа дахиад цэнхэр бөмбөг гарах магадлал маань 5 бөмбөг үлдсэн байгаа учраас 5-ны 1 гэж болох юм. За эндээс магадлалуудын үржүүрийн дүрмээсээр 3-ны 1-ийг 5-ны 1-ээр үржүүлэхээр уг үзэгдлийн магадлал 15-ны 1 гэж гарах юм байна. За хэрэглэгдэхүүн ашиглан бодноос сурагчдад төсөөлөн бодохоос илүү бодитоор хийж байгаа учраас мартах нь удаан, ойлгох нь амархан байх болно. За хичээлийн хэрэглэгдэхүүн ашиглах талаар. Ихэнх сурагчид магадлалын бодлого бодохдоо алдаа гаргадаг нь бодит өгүүлбэрээр хэс үрэлтийн төсөөлснөөс болдог. Мөн бодлогоо гүйцэд ойлгоогүй улмаас томьёон дээр шууд оруулах гэж хичээдэг, аль эсвэл өөр төстэй бодлоготой адилтхан бодох гэж хичээдэгтэй холбоотой байдаг. За ийм учраас ерөнхийдөө магадлалын бодлогыг бодуулж таниулахдаа багш нар маань аль болох хэрэглэгдэхүүний төлөвөө ашиглаж байвал сурагчдад ойлгомжтой байх нэ. За бодитоор туршин үзснээр сурагчид магадлалын бодлогыг илүү ойлгож хялбархан аргаар бодохоос гадна өндөртөр бодлогыг зөв төсөөлөөр бодож сурахад илүү дэмтэй байх болно. За магадлалын бодлогууд дээр хөрвүүлэн ашиглах боломжтой гарын доорх материалаар хийгдсэн хэрэглэгдэхүүний санааг танилцуулж байна. За энд математик гэсэн үг бүхий карт байна. Картууд маань бүгдээрээ өөр үгтүүд байгаа. Анзаарч байгаа хаа. Тэгэхээр өөр үгтөө ийм хэрэглэгдэхүүн хийснээр
математик гэсэн үгийг ашигласан бодлогоодыг зохиож болно. Аль эсвэл үгээ оролцуулахгүйгээр зөвхөн өнгийн ашигласан төрөл бүрийн бодлогод дээр ашиглах боломжтой ийм хэрэглэгдэхүүн байна. За жишээ болгохоор математик гэсэн үг бүхий картуудаас таамгаар нэг карт соглов. А үсэг байхад тэр нь шар өнгөтэй байх үзэгдлийг олоорой гэсэн байна. Тэгэхээр А өнгөтэй байх 2 карт байна. Эндээс шар өнгөтэй байх 1 карт байна. Тэгвэл магадлалын нөхцөлт магадлалын томьёосоор уг үзэгдлийн магадлал 2-ны 1 гэж гарах юм байна. За мөн дараагийн хэрэглэгдэхүүн маань хүзэртэй хэрэглэгдэхүүн байна. За 52 маттай хүзрийг багаар болон хосоор ажиллаж байгаа тохиолдолд сурагчдаа хуваагаад гаргаад өгч болно. Нэг хэсэгт нь хүнд өрстэй хүзрийг, нэг хэсэгт нь зөвхөн тоо оголсон хүзрийг гэх мэтчлэн хувааж өгснөөр магадлалын бодлогуудыг бас өөр өөр тавилтаагаар тавих бүрэн боломжтой болж байгаа. За уг жишээн дээр хүнд өрстэй хүзрүүдээс нэг хүзэр суулгахад хатан хүзэр байх нөхцөл гэл байх магадлалыг олоорой гэсэн байна. Тэгэхээр хатан хүзэр байх нөхцөлд 4 хатан байгаа. Дэлхийн хатан гэсэн нэг л боломж байгаа. Тэгэхээр энэ нөхцөл магадлалын бодлогын хариу 4-ний 1 гэж гарна. Энийг нөхцөл магадлалын томьёон дээр оруулаад эхлээд хатан хүзэр байх магадлалаа олж олно. Дараа нь дэлхийн хатан байх магадлалыг олсноор 4-ний 1 гэсэн хариу гаргаж болох нь. За ийм соронзон самбар дээр ашиглах боломжтой хэрэглэгдэхүүн хийснээр энийг бид нэр хааж ашигласан бүрэн боломжтой зөвөрийн хэрэглэгдэхүүн байна. За бодлогын хариу 4-ний 1 гарсан байна. За дараагийн хэрэглэгдэхүүний санаа тоон карт байна. За мөн өөр өнгийн өөр дугаартай тоонууд өгөгдсөн байна. За жишээ бодлого нь зурагт өгөгдсөн тоо бүхий картуудаас дараалан 3 карт таамгаар суулгахад гуруула ягаан өнгөтэй байх магадлалыг олоорой гэсэн байна. Тэгэхээр уг магадлал маань үржүүрийн 4-өөсөөр 10 картнаас 3 ягаан байгаа учраас 10-ны 3, 9-ний 2, 8-ны 1 гэсэн магадлалуудын үржүүрээр 120-ны 1 гэсэн хариу гарах нь. За уг картуудыг мөн өөр төрлийн бодлогод ашиглаж болно. 10 тооноос таамгаар нэг тоо суулгахад тухайн тоо анхны тоо байх нөхцөлд 3 дугаартай байх магадлалыг олооройч гэдэг юм уу. Иймэрхүү өөр нэг хэрэглэгдэхүүн дээр өөр олон төрлийн бодлого зохиож ашиглах боломжтой байгаамаа. За дээрх өгөгдсөн хэрэглэгдэхүүнүүд дээр тулгуурлан нөхцөл магадлал үржүүрийн нөрмийн бодлогуудын өгөгдлийг ямар ч байдлаар өөрчлөн тавих боломжтой гэсэн санааг та бүхэндээ хүргэж байна. За мөн ширээний үзүүлэн номыг багш бэлтгэж гаргасан байгаа. За энэ ном маань сурагчид маань ширээн дээрээ ашиглах бүрэн боломжтой. Мөн сурагчид хэрэгтэй магадлалын зөвхөн нөхцөл магадлалын бэлтгэл бүх төрлийн томьёог агуулсан байгаа. За тэгээд сурагчид маань бодлогоо уншин энэ талбар дээр нь бодолтой хийн арилгаа дараад нь дахин ашиглах боломжтой. За мөн багш нарын хувьд ч гэсэн дахин ашиглах боломжтой гэсэн байгаа. Бодлогоо аваад өөр төрлийн магадлалын бодлогыг хийж болно. За зөвхөн магадлалд битгүй өөр хичээлийн сэдвүүдээр ашиглах зөвөрийн номыг та бүхэнд хэлцэж байна. Гарын дор материалаар хийгдсэн ширээний үзүүлэн гэж нэмэлтэж байна. За дүгнэлт нь ерөнхийдөө нэг хэрэглэгдэхүүнийг өөр төрлийн бодлогод ашиглах боломжтой байдлаар бэлтгэх гэн багшийн ажлыг хөнгөвчлөө зогсохгүй сурагчдад магадлалын бодлогыг бодохдоо хийсвэрээр сэтгэхгүйгээр бодитоор төсөөлөх боломжийг олгодог байгаа. За улмаар сурагчид бодлогын нөхцөлийг тайлбархан ойлгодог болохоос гадна цаашдаа аливаа хөндөвтөр бодлогыг зөв төсөөллөөр бодож сурах эхлэл тавигдах юм аа. Ийм учраас багш нар маань аль болох бодлогондоо хэрэглэгдэхүүнийг зөв тусгаж оруулж авах хэрэгтэй юм аа гэсэн санааг та бүхэндээ танилцууллаа. Ингээд анхаарал хандуулсан явдал баярлалаа.